За би нэг ийм юм хийсэн. Энэ нөгөө нэг и баримтын патануудаа татаад нөтөө салгаад нийслэл хотын татвараас салгаад авдаг ийм Excel хийсэн. За энэний биш үү? Зөвхөн энэ хэсэг дээр нь л мэдээ оруулна. За энэ үйл явдлыг ингээ бүдгэрсэн байгаа энэ хэсэг нь төлөв хүрдлээ. За энэ нь болохоор и баримтын падаанаас мэдээгээ татаад тэгээд нөтөө салгаад цэвэр дүнгээ гаргаж авдаг нийслэл хотын татвараа автоматар тооцоолоод гаргаад ирдэг ийм Excel хийсэн. За энэ жишээлбэл за одоо энэ одоогор бол ийм юу ч мэдээ байхгүй ингээ харагдчихээн. За энэ дата шитэн дээр нь шүү дээ. Огноноос төлөв хүртэл аяндаа нөгөө и баримтын падаан чи аяндаа ийм юутэй ингээ гараад ирдэг. Хаана хуулаад явчих вэ? Аяндаа и баримтын падаан чинь ийм гараад ирдэг. Тэрнээс нь огноноос нэглээд ингэж хуулж авч жагаад. За жишээлбэл энэ худалдаа авалтын падаан байна л да. Баримтууд байна л да. За энэ төлбөрийн баримтаа ийш ингээ хуулаад тавилаа. Ctrl Alt V гэх ингээ хуулаад тавилаа. За тэг ингээ хуулаад тавихаар шүү дээ тий. Цэвэр дүн автоматар гараад ирнэ. Бид нэр ингээл нийт дүнгээс нөтө хасаал цэвэр дүнгээ гаргах гал ингээл хунтаад байдаг. За энэ нь бол ингээд амархан ингээд нэг дор ингээд бүгдийг ингээд цэвэр дүнгээр гаргаад ирнэ. За тэг эндээсээ яадаг вэ гэхээр эндээсээ за нийслэл хотын татвартаагууд чинь ингээд нөтөн зөрөөд идэв шүү дээ. Яг энээс нь энийг хасахаар цэвэр дүн гарч ирдэггүй шүү дээ тий. Тэгэнгүүт шүү дээ тий. Нийслэл хотын татвартай ингээ тулгаад за тулахаар энэ татвар таарна. Тэгээд яг цэвэр дүн энэ болдог байгаа. За нийслэл хотын татвартаагуудыг үзэх юм. За ийм нийслэл хотын татвартай юунууд вэ? За тэгэнгүүт шүү дээ тий. Энэ дэр юу гарч ирэх вэ? Ингээ шүүчгээр нийслэл хотын татвартай цэвэр дүн ингээ гараад ирнэ. Таны юу л 1500 цуулж байгаа. Энэ доотлол биш шүү дээдлэн. Энэ доотлолт нь зүгээр энэ мэдээ энэ дээрх тооцоолснуудаа ийш ингээ хуулж авт юм байна. Хуулж авч хэрэглэхэд болно. За нийслэл хотын татварын дүн ингээ гараад ирнэ заа. Нийслэл хотын татвар хассан цэвэр дүн ингээ гараад ирнэ. За тэгээд нөтийн дүн ингээ гараад ирнэ. За энэ гурвын нийлбэр чинь нийт дүн болно тийм ээ. За и баримтын падаанаас ингээд нийслэл хотын татвартай баримтууд нь ингээд цэвэр дүнг зөрүүлээд идэг. Тиймээс болохоор энийг нийслэл хотын татвартай цэвэр дүн энийг ингээд авч тайландаа тусгадаг байна. Тэгээ нийслэл хотын татварын тусдан тусгадаг тийм. За эндээс болохоор одоо ингээд нөтгөө баримтууд нь хичнээн нөтгөө худалдаа авалт байна гэх юм бол ингээд нөтгөө гэдэг нөтн тэг гэж ингээд сонгоол. За ингээд нөтгөө худалдаа авалтууд ингээд гараад ирнэ. За ингээд нөтгөө худалдаа авалт 78 сая байна гэх ингээд гараад ирнэ. Баримтын тоо 55 ширхэг гэдэг. За тэгэд зөвхөн нөттэй худалдаа авалтаа шүүж журналдаа бүртгэе гэх юм бол нөттэй худалдаа авалтаа за ингээд нөттэй худалдаа авалт. За нөттэй худалдаа авалтаас нийслэл хотын татвартаагуудыг бичсэн болохоор нийслэл хотын татвартаагуудыг бичихгүй гэдэг ингээд шүүчих юм бол зөвхөн цэвэр дүн нөттэй баримтууд ингээ гараад ирнэ. За эндээс яаж ийнэ гэхээр эндээс бид нэр огноогоо аваад энэ харилцагчийн нэрүүдээ аваад цэвэр дүн нөттэй нөт салгасан дүнгээ ингээ журналдаа бичиж явуучих боломжтой байна. За эндээс энэ цэвэр дүн тулгсан дүн гэдгээс энэ цэвэр дүнгийг авна. За тэгээд нөтийн дүнгээ авна.
журналтай бичгтээ нотын дүн цэвэр дүн. Нийслэлийн татварт бол нийслэлийн татврын дүнгээ авна. За тэгээд нийслэлийн татвар хассан цэвэр дүнгээ авдаг байгаа. За ингээд энэ нь болохоор одоо падааныхаа мэдээг одоо харилцагын хуулгатайгаа тулгахад хэрэгтэй байдаг. За жишээлбэл падааны мэдээг харилцагтайгаа тулгахаар ингээд юу байдаг? За энэ сарын гэсэн шийдэн дээрээ нөгөө энэ падааныхаа за энэ мэдээнүүд ингээ хуулаа тавьчихна. За би хуулж үзүүлье. Нийтэд ингээ хуулаа тавьчихна. Би одоо харилцагын гүйлгээгээ падаантайгаа тулгаж байна гэсэн санаа хэлэх гээд байгаа. За тэгшэр штэ. Эндээс юуг авах вэ гэхээр бид нэр одоо шууд одоо энэ тэр энэ харилцаагаар орсон юм уу? Харилцах бол энэ дээр нэгэ бичиж байна. Харилцах. За энэ харилцаагаар төлсөн, за энэ кассаар төлсөн, энэ харилцаагаар төлсөн гэдэг эднэр дээр ингээд бичиж байгаа. За тэгээ харилцахын гүйлгээнүүдийн шивгцнүүдээ ингээ алгасаад ингээд падаантайгаа тулгаад явдаг. За сарын мэдээг. Тэгэхээр энэ нь болохоор ингээд цэвэр дүн нотыг салгаад цэвэр дүнг ингээ гаргаад ирнэ. Хэдий падааны мэдээ ингээд цэвэр дүнг гаргаад ирдэг боловч нотгүй баримтын дүнг падаан татаж үзүүлдэг. Тийм учраас энэ Excel дээр болохоор ноттой нотгүй бүх и баримтын худалдаа авалт болон борлуулалтын баримт дээр ингэж боловсруулалт хийх боломжтой болж байгаамаа. За энэ ингээд нотгүй баримтууд нь дунд нь ингээ ороод ирсэн. Нотгүй баримтууд нь ингээд давхарцаад ингээд ороод ирдэг. Нөгөө и баримтынхаа нөгөө тухайн сарынхаа худалдаа авалтын и баримтыг татаад за мөн энэ дэр ингээд боловсруулж ажиллах боломжтой. Мөн түүнчлэн тухайн сарынхаа борлуулалтын и баримтын падаануудыг бас татаад энэ дэр бас боловсруулалт хийх боломжтой байгаа. Тэгээ нотоос салгаад нөгөө журнал дээр бичдэг нот төлөгч аж ахуйн нэгж нэгтлэн бодох бүртгэлээ ерхий журналдаа тусахдаа нот салгасан дүнгээ авч бичих шаардлага гардаг. Тийм учраас энэхүү Excel дээр ажиллавал бас зүгээр байгаамаа. За баярлалаа. Тэгээд цогц. Stop recording.